За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багшийн гэгэрэлт хүрэх газрын зураг. Хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд өнөөдрийн хичээл дээр бид багахан бясалгал хийн. Гэхдээ бясалгалынхаа өмнө хэлэхэд одоо дадлагын үе шатууд гэж байгаа. Дадлагын үе шатуудын дотор хоёр шаттай. Эхнийх нь хийг гол судланд хэрхэн уусгах вэ? За хоёр дахь нь хий гол судланд ууссны дараах ухамсарлах вэ? Дараа төрөх ухамсар гэсэн үг. Ийм хоёр дадлагтай. За эхний дадлага нь дотроо 3 аглагийн дадлаг гэж байгаа. Биеийн аглаг, хэлний аглаг, сэтгэлийн аглаг гэдэг. Тэгэхээр энд бид биений аглаг хүртэл ярьчихсан байгаа. Одоо тэгэхээр биений аглагийг бид бясалгаж үзнэ. За ингээд биений аглагийн дадлагыг эхлэхийн өмнө бид одоо биеийн байрлалын хүч гэж байгаа. За тэр нь юу юм бэ гэх юм бол хагас болон бүтэн очир завиллаар сууна. Эсвэл та сандалд суусан ч болно хэрвээ танд тухтай байгаа бол. Хэрвээ завилж суухад одоо амаргүй ингэж дадуулахад амаргүй байгаа бол та сандалд суусан ч болно. Өөрт эвтэйхэн байдлаар сууна гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь нуруу эгц. Тэгээ мөрөө чангалахгүй, мөр суул. Тэгээд хоёр гараа хүйснийхээ өмнө тэг шагууллын байдалтай. За эрүүгээ чэйжлүүгээ жоохон ингээд татсан үлээлэг. За тэгээд хил тагнайнд буюу дээжүүдний ард. Тэгээд амаа ангаахгүй хамраараа амьсгална. Хараа нүдний харц хамрын үзүүр орчим. Ийм хагас анастай бясалгана. За ингээд энийг бясалгалын 7 цагт судлаа гэдэг. За ингээд баруун тийш хазаахгүй, зүүн тийш хазаахгүй, хит урагшаа бүхихгүй, хит арагшаа гэдихгүй ийм тэгш сайхан суугаад бясалгах нэ. За тэгээд хүзүүгээ хитрхи дээшээ ингэж үлийхгүй, хитрхи доошоо нугдаахгүй ийм цэх зүв байдалтайгаар сууж бясалгана. За ингээд зөв байрлал эзэлж ингэж бясалгах нь хий гол судланд уусахад таны бясалгал амжилттай болоход их тустай байдаг байна. За ингээд дараа нь бид одоо дүрслэл үүсгэн. За тэгээд дүрслэл үүсгээд төвлөрөх газар гэж байгаа. Төвлөрөх газар нь хаана юм бэ гэхээр нууц эрдэнийн хүртэнд. Нууцын хүрт биш, нууц эрдэнийн хүрт. За энэ бол одоо эрэгтэй хүний нууцын эрдний үзүүрээс 1 юм уу 2 хуруу зайтай төв дундна гэж. Эмэгтэй хүнийх бол одоо энэ үтрийн дотор умайн амсар хавцаа биеийн голд байгаа гэж. За тэнд бид төвлөрөх цэг нь тэр байх нь шүү дээ. За тэгэхээр энэ цэгийг бид нууц эрдний хүрт гэж нэрлэдэг байна. За энэ хүртэнд бид юу дүрслэх юм бэ гэвэл хавирган нар. Тал им хавирган нар байна шүү дээ. Хотгор нь дээшээ харсан. За тэгээд тэр хотгор дээр нь сар байж байгаа. Ийм тусал дүрслэх нэ. За уучлаарай, сар биш. Тэр хавирган нарны дээд талд хөх тусал байгаагаар дүрслэх нь. Нууц эрдний хүртний голд нууц эрдний хүртэнд бид одоо хотгорн дээшээ харсан ийм хавирган нар. Түүний дээр яг энэ хонхорхоо дээр нь хотгор дээр нь хөх тусал байгаагаар дүрслэнэ. За энэ тусал өнгөн хөхөвтөр тэгээд бүрэнхий. За ингээд эхний үед энэ бүх хүрт судалнуудыг
нэг бүрчлэн дүрслэхгүйгээр зөвхөн гол судлыг одоо яг зулаан оройгоос эгц доошоо биеийн голоор ийм нууц эрдний үзүүр хүртэл үргэлжилсэн гол судал байна гэж дүрслэнэ. Тэгээд энэ гол судлын голд тэр нууц эрдний хүрдэнд бид хот орон дээшээ харсан тал нар түүний дээр хөх тусал байгаагаар дүрслэнэ. За энэ бол одоо бидний төвлөрлийн объект. За ингээд эхлээд бид дүрслэл үүсгэсэн тий. Тэгээд та тэр туслыг дүрсэлснийхаа дараа туслан дээр төвлөрөнгүүтээ төвлөрч эхэлснээс эхлээд та энэ бие тэр дүрслэл мөрслөө одоо энэ гол судал модал бүгдийг мартчих. Зүгээр л хөх тусал. Яг тэнд л тэдгээр дүрслэлийг нэг удаа үүсгэж гэнэ шүү. Нэг удаа үүсгэчээд тэрийг бодоолах шаардлага байхгүй. Яг тэр туслыг үүсгэж гүйцмэгцээ туслан дээрээ төвлөрөөд за тэгэл ерөөсөө нэгэн үзүүр төвлөрлөөр тэндээс салахгүй байхыг хичээх хэрэгтэй. За ингээд энэ туслыг дүрслэхдээ ерөөсөө аль болох жижигхэн. Шар удаанаас жижигхэн. Бүр жижиг байх тусмаа төвлөрөх нь илүү сайн байдаг. За ингээд эхний үед жижиг байдлаар дүрсэлж чадахгүй бол жижигвтер ийм эрхний ширхэг шиг эрх байдаг шүү дээ. Эрхний ширхэг шиг дүрсэлж болно. За тэгээд ер нь энэ дуслалны дүрс жижигэрх тусам одоо ингээд төвлөрөөд чадаад эхлэхээр улам жижигрүүлнэ шүү дээ. Жижигэрх тусам таны сэтгэл улам нарийсч яадаг. За ингээд одоо таны сэтгэл нарийсаад одоо тасралтгүй төвлөрөөд байх юм бол энэ тусал таны сэтгэлийн мөн чанар болоо өөрчнө. Энэ тусал таны сэтгэлтэй салшгүй нэгэн зүйл болоод хувирчна. Тэгэхээр энэ тусал таны сэтгэл гээд хоёр салангат зүйл биш нэгэн зүйл болоод хувирчна. Яванда. Яг л усанд ус холж байгаа мэт эсвэл тосонд тос холж байгаа мэт. За ингээ сэтгэл маш амгалантай, маш тогтвортой, тэгээд хөдөлгөөнгүй. Маш хурцаар төвлөрөхийг хичээх хэрэгтэй. Орчин тойрон, эргэн тойрон юу болж ийн юунд ч бүү анхаар. Юу ч бүү шинжил. Юунд ч анхаарлаа битгий тав. Юуг ч битгий шүүмжил. Зүгээр л төвлөр. За ингээд одоо альва зүйлийг шинжлэн бодох шаардлагагүй гэж би хэлсэн. Тэрэнд мөн юу хамаарч байна гэвэл миний бие одоо улаан гэрлэн байгаа шүү. Миний ийм судал хүртнүүд байгаа шүү гихчлэн тэдгээрх ч гэсэн ерөөсөө март. Эхлээд нэг дүрслэл үүсгэсэн бол тэгэл болоо. Дараа нь тэр туслан дээр төвлөрч эхэлснээс эхлээд бүх юмыг тэрнээс бусад бүх юмыг бүрэн мартах хэрэгтэй. Зүгээр л хөх тусал. Энэ хөх тусал хаана байгаа вүлээ? Таны нууц эрдний хүрдэнд гол судлан дотор байж байгаа. Тэгээд одоо дороо ийм наран дэвсгэр дээр байгаа хөх тусал. За ингээд энэ хөх туслан дээр бүрэн төвлөрнө гэдэг чинь таны сэтгэл тэр хөх туслан дотор бүрэн уусаад орчно. Таны сэтгэл тэнд бүрэн уусаад орчихтой зэрэг таны сэтгэл тэр хөх тусал хоёр нэгэн зүйл болоод хувирчиж. За ингээд чадвал нэгэн үзүүр төвлөрлөөр 3-аас 4 цаг бясалгах хэрэгтэй. Тэгж чадах юм бол таны дотоодхий гол судланд хураагдаж эхэлнэ. Гол судлаар гүйж эхэлнэ гэсэн үг. Бидний үеийнхий, бидний бүдүүнхий гол судланд бүрэн уусах хэрэгтэй байгаа. Үүний тулд та яг энэ цэг дээр 3-аас 4 цаг нэгэн үзүүр сэтгэлээр төвлөрөх ёстой.
гүнзгий амьсгал авч гаргана. За уламжил ёсоор бол 21 удаа гүнзгий амьсгал авч гаргах ёстой. За энэ удаад бид 3 та гүнзгий амьсгал авч гаргая. За энэ бол хийн хүч. Биеийн байрлалын хүч гэд бид бяцлаглалын байрлалаа эзэлсэн. Ингээд 21 удаа гүнзгий амьсгал авч гаргахад бидний амьсгал тогтворчоод одоо сэтгэл амгалантай болоод ирнэ. Энэ бол хийн хүч. Одоо хийн хүчийг өртүүлж байна гэсэн үг. За дараа нь төвлөрлийн байрлалын хүч гэдэгтэр нууц эрдэнийн хүртэнд гол судлалын дотор. За энэ зэгт авирган наран дэвсгэр дээр хөх тусал байна. Шар удаанаас жижигхэн тийм хөх тусал байна. За энэ цэг дээр болж өгвөл сатаарлгүйгээр чадлынхаа хэрээр удаан төвлөрнө. За ингээд эхлэн сурагчдын хувьд эхлээд нэг 21 секунд хэртэ төвлөрье гэж бодох хэрэгтэй. 21 секундээс эхэл. За ингээд удаан төвлөрөөд байх тусам улам илүү сатаарлгүй төвлөрдөг болно. За тэгээд таны үеийн бүдүүн хийнүүд цөмөр гол судланд уусаж эхэлнэ. За ийм 4 хүчийг бүрдүүлж иж бяцлагалдаа орох нэ. Биеийн байрлалын хүч. Энэ бол бяцлаглалын судал. Тэгээд хийн эрчим гэдэг нь амьсгал авч гаргаад амьсгалаа намжих. За бяцлаглалын орон газрын хүч гэдэг нь гол судланд нууц эрдэнийн хүртэнд. Төвлөрлийн объектийн хүч гэдэг нь хөх тусал. Хөх туслан дээр төвлөрнө. Ийм 4 хүчийг өртүүлж иж бяцлах нэ. За ийм байдлаар ингээд төвлөрсөөр байгаад та тэр туслыг гаднаас нь ингээд хараад төвлөрөөд байх биш. Та тэр тусал болж хувирна. Та өөрөө тэр туслан дуусаад таны сэтгэл тусал хоёр нэгэн зүйл болж хувирах юм аа. Зөвхөн хөх тусал өөр юу ч бодохгүй, ямар ч сатаарлгүй төвлөр.
нэгэн үзүүрт сэтгэлээр сатааралгүй төвлөрсөөр бай. Энд тасралтгүй төвлөрөн бясалгаад байхад магадгүй таны хүйсний орчим тааламжтай бүлээн илч мэдрэгдэж болно. Бүлээн дулаан илч мэдрэгдэх боломжтой. Эсвэл маш тааламжтай мэдрэмж төрөх боломжтой. Биеийн байрлалаа алдаж болохгүй. Нуруугаа ямагт ихц байлгахыг хичээх хэрэгтэй. Биеийнхээ байрлалыг анзаараад амьсгал жигдэрснээ мэдрээд гол судлын доод үзүүр нууц эрдний хурдны голд наран дэвсгэр дээр хөх тусал. Юунд ч үл сатааран хөх тусал дээр төвлөр. Таны бүх энерги, бүх хий энэхүү хөх тусланд уусаж байна. Таны сэтгэл тэр чигээр энэ хөх тусланд уусаж байна. Сэтгэл тэр чигээр энэ тусланд уусаад таны сэтгэл энэ тусал хоёр нэгэн зүйл болж хувирч байна. Яг л усанд ус холих мэт нэгэн зүйл болж хувирч байна. Хөх тусал таны сэтгэл хоёр салгашгүй нэгэн зүйл болж хувирч байна. Усанд ус холсон мэт таны сэтгэл энэ хөх тусал болон хувирч байна. Биеийн байрлалын хүч, хийн хүч, бясалгалын орон, төвлөрлийн объектын хүч. Эдгээр хүчнүүдийг бүрдүүлж бясалгана. Ингээд хөх туслан дээр төвлөрөөд байх тусам бодол улам цөөрсөөр сэтгэл улам тогтсоор байгааг та мэдрэх болно. За, биеийн агилгын дадлагыг иймэрхүү маягаар дадуулахад болно. Дөрвөн хүчийг бүрдүүлж тэгээд бясалган төвлөрөхөд нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрсөөр байгаад та энэ хөх тусал
шингэн орох нь байна. Энэ хөх тусал таны сэтгэл хоёр нэгэн зүйл болтол бясалгах хэрэгтэй. За энэ бясалгалыг бид дараагийн хичээлдэр бид яг зохих ёсоор нь мөн бясалгана. Тэгээд энэ хөх туслан дээр одоо төвлөрөхөд та гэд нэг юм энэ туслыг харж байгаа. Та энэ туслыг харж байгаа энэ хоёр ийм объект субъект гэсэн ийм хоёр талтайгаар биш, та өөрөө энэ туслан дотор шингээд та өөрөө энэ тусал болон хуурч байгаа. Хоёргүй нэгдэлд хуурч байна гэж бодохыг хичээх юм шүү. За энэ бол одоо шинаа гэж нэрлэдэг тэр төвлөрлийн бясалгалтай төстэй. За тогтоох бясалгалын 9 үе шат байдаг шүү дээ. Та бүхэн мэдвэл тогтоох бясалгалын 9 үе шат шинаа гэдэг амарлан оршихуйн бясалгалын 9 үе шатын 8-д нь хүрээд та тэр объектээр төвлөрсөөр байгаад 8-д нь хүрсэн шүү дээ. 9-дүгээр шатанд нь хүрэхэд та тэр объекттэй нэгэн зүйл болж хувирдаг. Яг тэр шиг. Та энэ тусалтай нэгэн зүйл болж хувирах юм аа. За энийг биений агилгын дадлага гэх бөгөөд энэ хүү объект дээр 3-4 цаг тасралтгүй төвлөрч байж таны хий гол судланд хураагдаж эхэлнэ. За ингээд та энэ тусалтай таны сэтгэлийн тусланд уусаж орох буюу таны сэтгэл энэ тусалтай нэгэн зүйл болж хувирах ёстой. За ингээд энэ хичээлийнхаа үлдсэн цагт асуултанд хариулъя. За энэ эхний асуулт нь энэ одоо нууц эрдний хүрдийн талаар байрлал нь одоо тодруулж өгөөч гэж асуусан байна. За ингээд одоо би яг хаана байхыг нь хэлж өгсөн. Тэгвэл энэ дүрслэлийг үүсгэхдээ ерөөсөө өөрийнхөө биеийн зохион байгуулалтыг хизээч бити бод. Зөвхөн л бидний биеийн дотор ийм яг энэ гол судал шиг ийм шулуухан зүйл нэгч байхгүй. Бидний бие махбод гэдэг бол үргэлж наашаа цаашаа ийшээ тийшээ тахисан мөрийсэн ийм зүйлүүд байгаа. Тэгшгийн юм тэрэн дотор нэгч байхгүй. Тэгэхээр энэ бүх мэддэг өөрийн биеийн анатомо ерөөсөө бити бод. Зөвхөн л гэрлэн бие голоор нь гол судал. За тэгээд тэр гол судлын доод үзүүрт тэр гол судлыг бөглөөд ийм нарны хот мандал дээр ийм тусал байна гэж дүрслэнэ. За энэ дараагийн асуулт нь энэ наран дэвсгэр дээр сар тэгэд тусал юм уу гэж асуусан байна. За бидний энэ биений агилгын одоо бясалгалд бол ер нь сарыг бол дүрсэлдэггүй. Гэхдээ яг хуу сар гэд хэлсэн бол би зүгээр андуураад хэлсэн баха сар гэж. Энд бол сар байхгүй. За тэгээд ийм нарны хот мандал дээр хөх тусал дүрсэлэх юм аа. За нар гэдэг үг англиар sun гэдэг болохоор sun гэж ярихаар хүү гэдэг үгийг бас sun гэж англиар хэлдэг учраас хүмүүсийг андуурах гэсэндээ энэ нар сарны нар шүү гэж багшилсан юм байна. Тэрийг нь би нар ба сар гэд одоо буруу яг багшийн хэлснээр сар гэж хэлж ин да гэж бодоод орчуулсан юм шиг байна. Тэгэхээр энд бол сар ерөөсөө дүрслэхгүй. Энд бол нарны хот мандал дээр хөх тусал дүрсэлнэ гэж багш хэлж байна. За энэ нарны хот мандал бол ерөөсөө улаан туслыг төлөөлдөг. За тэгээд түүний дээр байж байгаа энэ хөх тусал бол үнэн чанартай цагаан туслыг төлөөлж байгаамаа. Тэгвэл энд ягаад ч юм ийм хөх өнгөтэй байдаг. Тэгэхээр та бүхнийг ойлгосон байхаа гэж бодож байна. Энэ бол ер нь улаан цагаан туслыг л төлөөлүүлсэн тийм дүрс бид дүрсэлж байгаа юм. Тэгвэл ягаад ч энд бид цагаан биш хөх өнгөтэй тусал дүрсэлдэг байна.
За ингээд яг төвлөрлийн үед би та бүхнийг одоо ингээд бүх орчныхоо бүх ямыг мартаарай гэсэн бүх судал дүрслэл бүх юм энэ дусалнаас бусад бүх ямыг мартаад тэр байтугай энэ наран дэвсгэрийг нь хүртэл мартаарай. Зүгээр л хөх тусал. Таны сэтгэл хөх тусал. Тэгэл болоо. Тэгэд яагаад гэвэл таны ухамсар хаана вэ? Тийшээ энерги гүйж идэг. Та хаана төвлөрнө үү? Таны тэр төвлөрсөн газар руу бүх энерги гүйж идэг. Тэгэхээр хаана та анхаарна, хаана төвлөрнө, тийшээгээ энерги гүйчнэ гэдэг шүү дээ. Та биеэсээ гадагшаа ингээд анхаарал байх тусам таны анхаарал ерөөсөө гадагшаал цацраад байх юм бол таны энерги гадагшаал цацраад байна гэсэн үг. Маш их энерги алдна гэсэн үг байхгүй. За ингээд энерги хитрхи их гадагш нь ингээд цацаад байх юм бол гадагшаа ингээд цацарсаар байгаад таны хурд судалнууд чинь хоосроод ирдэг. Хоосроод ирдэг. Ингээд хоосроод ирэхэр чинь таны биед одоо хангалттай энерги байхгүй болчихлоо шүү дээ. Хангалттай энерги байхгүй болчоор та яах вэ? Ядарна. За тэгээ зогсохгүй. Таны энэ одоо дотоод хий судалнууд чинь ингээд хоосроод ирэхээр хатуураад ирдэг. Хатуураад ирдэг. За ингээд хатуураад ирэхээр танд стресс үүснэ. Танд бие хаач нь эн тэнд зангирч чангарч өвдөн. Одоо ядарна л гэсэн үг. Маш их ядаргаатай, өвчтэй тийм биетэл болно. За бид бүхэн бүгдээрээ мэдэн штэ. Ингээд альтв зүйлд бид ингээд маш их санаа зовоод ингэх юм бол шууд хамаг бие ингээд хөшөөд хамаг хуян хөөрөл хүзүү хөшөөл ингээд хамаг бие ядраал стресстэй эхэлдэг штэ. Тийм үед штэ. Та зүгээр л өөрийнхөө дотгошоо анхаарал, өөрийнхөө бие дээр анхаарал. Тэгэл сэтгэл амгалантай ингээл дотгошоо төвлөрөөд эхлэнгүүт таны энерги шууд бие дотор чинь ингэж хуримтлагдаал цуглаал тэгэл тайвшраал амгалантай болоод ингээд ирдэг штт. Өөрөөр хэлбэл та сэтгэлээ ингээл бясалгалдаа төвлөрүүлэнгүүт бүх энерги тийшээ өгнө. Цуглаад ирнэ гэсэн үг. За ингээд одоо энд бас нэг өөр төрлийн туйлшрал байгаа. Заримдаа ингээд хитрхи төвлөрөөд ингээд хитрхи хүчтэй төвлөрөөд нэгэн үзүүрт төвлөрөөд ингээд хит бие чангалаа төвлөрчхөөр энерги таны биеийн дотор гацчдаг. Гацх нь бас байгаа. Энерги биеинд гүйж одоо яг тэр төвлөрч байгаа газар руу гүн. Тэгээд хит төвлөрөхөөр тэр энерги чинь гүйхгүй гацчдаг байна шүү дээ. За ингээд энерги дотор гацчихаар таны зүрх дэлсээд ирнэ. Зүрх дэлснэ. За тэгээд толгой өвдөн. Тэгээд унтаж чадахгүй болдог. Тэгэхээр энэ одоо тохируулах хэрэгтэй юм шиг байна. Заримдаа ингээд бидний биедээ ингээд энерги хуримтлуулад ингээ байж итл тэр чин тэндээ гацчдаг ба шүү дээ. Хитрхээр гацчдаг. Эсвэл ингээ гадагшаа цацраад ахаар энерги гадагшаа ингэж асгарч гараад цацраад хоосорчдөг дотроо. Ийм хоёр аюул байдаг байна. За ингээд альва бясалгал гэдэг бол ерөөсөө дандаа төвлөрөл байдаг. Төвлөрөлгүй бясалгал гэж байхгүй. Тэгээ нэгэн үзүүр төвлөрөл гинүү, одоо цагтаа саатах гинүү, юу гэж нэрлэнэ хамаагүй. Тэгэхдээ энэ бүхэн бол төвлөрөл байдгаа гэдгийг санах хэрэгтэй. За жишээлх юм бол миний өмнө одоо нэг юм алим байлаа гэж бодъё. Би тэр алимн дээр төвлөрөх эсвэл би нууц эрдний хүрдэндээ төвлөрөх. Энэ хоёрын ялгаа нь юу вэ? Би одоо алимн дээр яг л адилхан төвлөрч байгаа үстэй. Тэгтээ
алиман дээр төвлөрлөө гэд таны бүх хий гол судландаа уусна гэж байхгүй. Та хийгээ гол судландаа уусгая гэж бодох юм бол гол судлан дотроо тодорхой цэгт, тодорхой байрлалд төвлөрөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бяцлаглалын байрлал хамгийн чухал наа гэж хэлдэг нь энд байдаг юм аа. Тэгэхээр бидний энэ хичээлд хэрэгжилж байгаа энэ их сурвалж угаасаа анх Наруагийн хэлсэн үгээр эхэлж байгаа шүү дээ. Бяцлаглалын байрлал бол одоо хамгийн гол юм аа гэж. Энийг төвдөр Луижи найдав гомбинад гэж хэлсэн байдаг. Одоо биеийн байрлал бол бяцлаглалын суурь юм аа гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл та биеийнхээ дотор төвлөрөх хэрэгтэй гэсэн үг. Биеийн дотроо. Тэг биеийн дотроо төдийгүй тодорхой нэгэн цэгт, яг тодорхой нэг тогтсон цэгт төвлөрөх нь шүү. Тэгж байж л энерги гол судлаар гүн. Энерги гол судлаар гүн гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Гол судланд орно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл танд ямар ч давалгаагүй тим энерги бий болно гэсэн үг. Танд байж байгаа энэ энерги чинь ямар ч давалгаагүй нам гүн болно гэсэн үг. За ямар ч давалгаагүй энерги гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл ямар ч зангирал, чангарал, зууралт, одоо ядаргаа өвчин байхгүй. Тим энергийг бид одоо давалгаагүй энерги гэж нэрлэж байгаа юм. Маш чөлөөтэй ингээд юунд ч үл саатах юм одоо хаагдаж бөглөрсөн юм байхгүй, ийм чөлөөтэй урсан ийм энерги хувирна. Таны энерги тийм болж хувирна. Тэгээд одоо таны сэтгэл маш амгалантай, маш намжсан ийм сэтгэлтэй болно гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө бие дээр төвлөрнө гэдэг л аль хэдийн маш сайн хэрэг гэсэн үг шүү дээ. Өөртөөгөө цуг байх, өөрийнхөө биеийг мэдэрч байх, одоо цагтаа байх. Эднүс чи ерөөсөө одоо таны энэ дотоод энергийн хувьд маш сайн гэсэн үг. Өөрийнхөө л гадагшаа биш те. Өөрийнхөө л бие дээр өөрийгөө мэдэрч хаана юу болж ийн тэрийг мэдрээд бие дээр төвлөрнө гэдэг чинь л аль хэдийн энэ бяцлаглалыг та хийгээд эхэлсэн байна гэсэн үг. За тэгээд зөвхөн биеийн дээр төвлөрөх төдийгүй хаана бидний гол судал байна. Тэрэн дээр төвлөрвөл бүр сайн. За энэ дараагийн асуулт энэ бидний төвлөрөд байгаа хөх тусал тэглээ гэж нэрлэгддэг зүйл мөн үү гэсэн асуулт байна. За тийм ээ, энэ бол тэглээ мөн. За гэхдээ тантрын хиллэг гэдэг бол маш тогтворгүй. Одоо янз гэсэн үг. Тийм учраас та бүхэн энэ одоо тантрын альва хиллэгүүдийг хэрэглэхдээ болгоомжтой. Ялангуяа төвдүттэй ярихдаа бол их болгоомжтой байхгүй болохгүй. За тэглээ гэдэг үг дусал. Тэгтээ энэ өөр үеүүдэд өөрөөр нэрлэгддэг. Өөр зүйлийг тэглээ гэж нэрлэдэг байна шүү. Тэгэхээр энийг сайн мэдчихийж хэрэглэхгүй л хамаагүй бас хэрэглэж болохгүй. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэвэл тэглээ гэж заримдаа энэ зүйлийг хэлнэ, заримдаа өөр зүйлийг хэлнэ, заримдаа том зүйлийг хэлнэ, заримдаа жижиг зүйлийг хэлнэ. Ялгаатай байна шүү. За тэгээд өөр дандрын ёсонд мөн өөр нэрлэнэ. За тэгээд өөр төлөвүүдэд эн чинь дахиад нэр нь өөрчлөгч. Утга нь өөрчлөгч. Тарны ёсонд тогтцсон хиллэг гэж байдгүй. Яг шийдэгдсэн. Энэ бол энэ гэд хэлсэн тийм юм байдгүй. Энэ айгүй юм уян хатан гэсэн үг. Тэгээ бидний хилэнд ч ихсэн тогтсон хиллэг одоо тийм тогтсон бус хиллэгүүд гэж байна штэ. Тэгэхээр тарны хил бол маш тийм тогтсон бус хиллэг юм аа. Тогтворгүй, хувирамтгай,
уян хатан. Содрын яс жишээлх юм бол одоо ийм тогтвортой бус хэллэгээр хэлдэг. Содрын ясан суралцахад. Тэгээд ингээд тогтвортой бус хэллэг байжгаад айжимдаа тэр нь яг тогтсон хэллэг бүр яг тогтохдоо яг тэрийг яг тэгж хэлнэ. Энээс өөрөөр яаж ч хэлэхгүй гэтэл бүр тийм тогтвортой бүр яг таг заасан тийм хэллэг рүү ордог. Тэгвэл тарны ёсонд тийм тогтсон хэллэг гэж юусоо байхгүй. Юрбусын уян хатан. Бүр гайхмар Юрусын уян хатан хэллэг шүү. Тэгэд нэг талаар энэ бол маш сайн хэрэг юм. Уян хатан. Тэ? Маш сайн хэрэг. Тэгтээ одоо аюул нь хаана байна гэхээр энийг ерөөсөө одоо хэлж байгаагаас нь шал өөрөөр ойлгох боломжтой гэсэн үг. Буруу ойлгох боломжтой. Буруу ойлгоход амархан тэнд аюул нь байгаамаа. За жишээлх юм бол одоо тарны ёсыг заасан эдгээр номнууд биш үү? Их хүчүүд. Энийг та бүхэн өөрсдөө уншаад үзээрэй. Юу ч ойлгохгүй. Тайлбаргүйгээр энийг ойлгоно гэж байхгүй. Энэ бол тэр чигээрээ суурил. Ийм тарны номнуудыг уншаад ойлгохгүй. Бид тайлбартайгаар л ойлгоно. За энд жишээ татахад их судал гэдэг үг байна. Их судал. Гол судал. За энэ их судал, гол судал гэдэг үг бол нэг талаар ингээл энэ ганцхан зүйлийг хэлж ивэл хичнээн амрав те. Та хэлээл энэ юм байна гэж ойлгочих шít. За ингээд яг боддоор бидний их судал гэх юм бол бидний артерийн судлыг хэлж байгаа. Одоо ингээд цохилж идэг артерийн судал биш тэрийг хэлж байгаа. Артерийн судас тэрийг хэлж байгаа. За ингээд энийг дүрслэхдээ бид зулаан хүртнээс бидний доод сүвийг хүртэл ийм тэгшхэн, шулуухан, хөх ийм гуурс шиг тунгалаг судал байна гэж дүрсэлдэг. Яг үнэндээ бидний артерийн судас хизээч ийм тэгшхэн биш шүү дээ. Тэн тэгшхэн юм юу ч байхгүй. За ингээд тэрийг бид гол судал гэж нэрлэж байгаа. Тэгвэл нэг өдөр та одоо бяцлагсаар байгаад таны бүх 72,000 судал бие чинь бүх 72,000 судал тэр чигээр гол судал болчих магадгүй. За ингээд нэг өдөр бяцлаглынхаа хүчээр таны зүрх зогсоод амьсгал зогсоод таны бие дотор ерөөсөө ямар ч хөдөлгөөнгүй нам гүм бүх хөдөлгөөн зогсоод нам гүм болохыг бид таны бүх бие чинь гол судал болчлоо гэж ярина. За эсвэл бүр бүх оршихуй агаар окторгүй тэр чигээр гол судал болчлоо ч гэж байдаг. Тэгэхээр энэ ерөөсөө маш уян хатан байгааз. Тийм учраас би тарны хэлийг шийдвэрлэгдээгүй хэл гэж нэрлэж байгаа. Энэ шийдвэрлэгдээгүй хэллэг гэж ийм үг байдаг ч юм уу ч юм уу. Би бараг өөрөө зохиосон ч юм уу. Тэгтэл би шийдвэрлэгдээгүй хэллэг гэд нэр өгчихсөн. Нэг ижил нэрээр нэрлж байвч цаана хэлэгдэж байгаа утга нь өөр байх боломжтой. За дараагийн асуулт. Эмбүчээ. Би ингээд хөх туслан дээр төвлөрөөд байж итал тэр маань цагаан өнгөтэй болчих юм аа. Тэгэхээр би тэр чигээр нь орхих уу эсвэл тэрийг дахиад хөх болгож дүрслэх үү гэсэн асуулт байна. За хөх туслыг цагаан болгож харж байгаа бол тэрэнд нэг их том асуудал алгаа гэж би бодож байна. За ингээд та одоо энэ төвлөрөл дүрслэл энтер үүсгэхдээ нэг талаар ингээд маш тууштай одоо яг зөв хийх хэрэгтэй. Тэгтээ түүний зэрэгцээгээр бас багасаага юм уян хатан байж болно. Та яг зөв хийн. Тэгтээ энэ өнгө нь ингээд жоохон өөрчлөгчлөө гэд цагаан болгож болохгүй шүү гэд ингээд зүтгээд байх шаардлага байхгүй. Иймэрхүү юмн дээр жоохон уян хатан байхад болно. Та яг төвлөрөх тэр газар яг зөв газраа яг зөв зарчмын дагуу
төвлөрөн. Тэгээд төвлөрч явахад чинь тэнд ямар нэгэн таны зүгээс бол ямар ч өөрчлөлт хийгээгүй байж тал тэрний өнгө өөрчлөгдлөө гэд тэнд бол уян хатан хандаж болно. Энэ одоо яг бидний хүүхдүүдтэй адилхан штэ. Бидний өөр хүүхэд. Та одоо хүүхдээ унтаад өгөөсэй гэж бодоход унтдаггүй үсттэй. Тэрнтэй л адилхан та цэнхэр тусал дүрсэл хараад байж итэл тэр чин цагаан болчихно гэдэг чинь таны үгэнд орохгүй байж байгаа тэр хүүхдтэй чинь л адилхан. Таны хүслээр болдог бол орой 7 цаг гэхэд таны хүүхд орондоо ороод нам унтаад өглөө 8 хүртэл битий сэрээсэй гэж та бодож байгаа шүү дээ. Та тэгж бодож байгаа, тэгж хүсэж байгаа. Гэтэл чинь таны хүснээр энэ болохын өмнө та эхлээд тэр хүүхдийнхээ хүслийг биелүүлэх хэрэгтэй бол. Тэр хүүхдийг аргалж унтуулахын тулд, оронд нь оруулахын тулд та хүслийг нь эхлээ биелүүлнэ. Тэгээд тэгсний дараа таны хүүхэд тэр өглөө болтол сэрэхгүй сайхан унтах таны хүслээр болно гэсэн үг. За ингээл та хүүхдээ унт гээл тэгэхэд чинь одоо би нэг 30 минут би одоо хүүхэлдэйн кино үзэх яа гэдэг ч юм уу те. Эсвэл надаа тэгвэл үлгэр уншаад өгөөч ч гэдэг юм уу. Хүсэл тавьж та тэрийг нь биелүүлж иж тэр хүүхдийг унтуулнаа да. За тгий да гэж та хичнээн дургу өвч байсан гэсэн. За одоо яа их хүнээ 30 минут үлгэрээр төхөс гэж бодно. За ингээд 30 минут гэртээ үлгэр уншаад өгж итэл тэр хүүхэд унтаад өглөө болтол унтчихвэл одоо таны хүсэж байгаа юм чинь л тэр шүү дээ. Маш сайн. Тэгвэл тэрийг та хүсэж байгаа. Ингээд яг ястай нэг багийнхан шиг та хоёр ингээд маш сайхан өвчрөө ололцож байна гэсэн үг. Гэтэл хүүхэд санснаар болохгүй штэ. 30 минутын дараа унтаж өгдөггүй. Тэгэл дахиад нэг 10 минут гэл ингээл гуйнда танаас. За тэгээд 10 минут өнгөрөн дахиад 10 минут гэж гуйна. За тэгээд байж итл 0 орох хэрэгтэй болно. Тэгээ байж итл үлсэн. Тэгээ байж итл уурлан, дургуутсан, аашлан. Хүүхэд таны санаагаар болохгүй шүү дээ. Тэрнтэй л яг адилхан. Бясалгал гэдэг бол тэрнтэй яг адилхан. Энэ сэтгэлийг та өөрийн дураар захирна гэвэл нэлээд уян хатан байж иж захирнаа. Үүнтэй яг адилхан. Би цэнхэр өнгийн дусал дүрсэлж итэл тэр цагаан болчих магадгүй. Би хүн хүртэндээ дүрсэлж итэл тэр зулаад гарчих магадгүй. За би хүүтэн байдлыг дүрсэлж итэл халуун өргөд эхэлчих магадгүй. Эсвэл халуун гал дүрсэлж итэл хүүтэн мэдрэгдээд ч байж болох юм. Ийм тохиолдолд хэрвээ та хитрхи эсэргүүцээд энэ хүү ямар нэгэн өөрчлөлт гарлаа гэдээ энийг хит эсэргүүцээд байх юм бол таны бясалгал утгаа алдна. Ингээ хөх тусал дүрсэлж ил цагаан болчихоо. Гү цагаан биш хөх гэх ингээд ах юм бол таны нөгөө төвлөрөл энэ төр бүр алга болчихно. Тэгэхээр л таны сэтгэлд стресс одоо нөгөө догшрол гэдэг үлээ те. Догшрол таны бясалгалд тэр догшрол нь үүсэж штт. За эсвэл та одоо бүр одоо ямар ч өнгөтэй байсан хамаагүй гэсэн байдалтай байх юм бол тэр бас хитрхи сулхан болчихно. Тэгэхээр одоо энэ төвлөрлийн хүчийг тааруулах хэрэгтэй. Тэгээ яг төвлөрлөө алдахгүй тэгээд баг саг өнгө зэрэг нь өөрчлөгдөхийг зүгээр хүлээгээд авчих. Тиймэрхүү зүйлд уян хатан хандаад ингээ баг саг өөрчлөлт гарахыг зүгээр хүлээгээд авчих. Тэр бол одоо асуудал байхгүй гэсэн үг. Цэнхэр тусал цагаан харагдж байгаа бол энд онцгийн асуудал байхгүй гэж би хариулна.
За дараагийн асуулт нь энэ яагаад цагаан болж байгааг та хэлж өгөх үү? Цагаан өнгө нь ямар учиртай болохыг хэлж өгч чадах уу? За тэгээд энэ хөх гэдэг нь одоо гүн хөх юм уу? Цайвар хөх юм уу гэсэн асуулт байна. За энэ хөх туслыг ер нь цайвар хөх гэж төрсөлвөл зүгээр. Тэгээ таны сэтгэл илүү намжсан байх тусмаа энэ цайвар хөх өнгө төрслөгдөх бах. За ингээд таны одоо сэтгэл илүү их бодолтой, илүү их тогширсон байдалтай байвал гүн хөхийг төрсөлж болно. Гүн хөх өнгөтэй тусал байна гэж. Гүн хөхөөр зогсохгүй энэ тусал айгүй хүнд ийм тусал байна гэж одоо тэгж төсөөлж болно. За тэгээ цайвар хөх тусал төрсөлөх нь одоо таны сэтгэлийг ингээ маш цэлмэг болгож идэг. Маш цэлмэг, тунгалаг болгож идэг. Одоо унтаархын эсрэг, живхийн эсрэг ийм сэргээж өгч гинэ гэсэн үг. За тэгээд илүү догшролтой байгаа сэтгэлд бол харин хүнд ийм бараан хөх байна гэж төрсөлвөл тайвширахад илүү тустай байдаг байна. За энэ яагаад хөх өнгөтэй байгаа юм бэ гэсэн асуулт байсан. Энэ бол хийг төрсөлж байгаа. Хийг бид хөх өнгөөр төрсөлдөг учраас хөх байгаамаа. Яагаад ч хий энергийг бид цэнхэр өнгөтэй төрсөлдөг. Бид хийгээ гол судландаа уусгах байгаа учраас энэ туслыг бид хөх өнгөтэйгээр төрсөлж байгаамаа. За ингээд асуулт хариулт үгээр төгслөө. Тэгэхээр бидний энэ дадлагын үе шатууд нь хоёр үе шаттай. Хийг гол судланд уусгах мөн хий гол судланд уусны дараа төрөх ухамсар гэсэн ийм хоёр үе шаттай. Хийг гол судланд уусгах эхний үе шатн дотроо 3 агилгын дадлагтай. Тэгэхээр энэний биений агилгыг бид судалж байгаа. За биений агилгын дадлагыг хийхэд 4 хүчийг бүрдүүлнэ. Биеийн байрлалын хүч, үргэлж адилхан бясалган төвлөрөхийн байрлалтай. За тэгээд хийн хүч гэдэг нь 9 удаагийн амьсгал авч болно. Эсвэл 21 удаа маш гүнзгий амьсгал авч гаргана. За энэ нь бол бидний амьсгалыг жигд, тогтвортой нам гүн болгож өгнө. Энэ хийн хүчний дасгалын ачаар таны бясалгалын чинь үеэр таны амьсгал ингээд ямар ч чимээгүй нам гүм энэ танд саад болохгүй ийм байдалтай болсон байх болно. Орох гарах амьсгалын чимээ сонсогдохгүй гэсэн үг. За тэгээд дараачих нь одоо бясалгалын байрлал, төвлөрлийн байрлал гэж байгаа. Тэр нь гол судланд нууц эрдний хүртэнд. За бидний гол судал гэдэг маань зулаан хүртнээс бидний доод сүвний үзүүр хүртэл үргэлжилж байгаа. Тэгэхээр яг төвлөрөх тэр байрлал нь эрэгтэй хүнийхаар доод сүвний үзүүрээс 1-2 зайтай. Эмэгтэй хүнийх уман амсар хавцаа биеийн төв дунд байна. За тэр цэгт бид төвлөрөх нэ. За ингээд үндсэндээ бол гол судландаа аль ч хүртэнд төвлөрсөн бидний хий гол судал руу уурсна. Бидний хий гол судланд уусна. Тэгтээ яг энэ нууцын хураангуйн дандрын ёсонд бид нууц эрдний хүртэндээ төвлөрдөг байна. За хийг гол судланд хураана гэдэг нь одоо гол судлаар энэ уурсж байгаа хийг бид бэлгүүний хий гэж нэрлэдэг. Бидний орж гарах амьсгалаар орж гарч байгаа хий бол одоо маш их зангирал чангаралтай, маш их давлгаатай байдаг. Тэрнээс болоод бидний биед ийм янз бүрийн тэнцвэргүй байдлууд үүсдэг юм аа. За тэгэхээр ингээд хий гол судланд уусаад байх тусам бидний сэтгэл тайвшраал намжаал бүр хамгийн гүнзгий намуухан төвшөндөө хүрнэ. Тэгээд ингэж намжсаар байгаад таны амьсгал зогсно. Нэг төвшөнд хүрэхэд таны амьсгал зогсно. Тэгээд таны зүрхний цохилт хүртэл зогсно. Бид зүрхний цохилтын цаана гарна гэсэн үг.
За ингээд гол судлалын дагуу энэ хүртнүүд байгаа. Альч гол судлалын дотроо л төвлөрөхөд бидний хий гол судлааргүй гэж хэлсэн. Тэгтээ эдгээр хүртнүүдээс зүрхэн хүрт онгойлгоход хамгийн амаргүй нь бах юм. Хамгийн амаргүй хүрт бол зүрхэн хүрт. Тэгэхээр бусад хүртнүүд нь онгойлгоход хамаагүй илүү хялбар байх нь шүү дээ. Тийм учраас одоо нууцын хурангуун дандарт бид нууц эрдний хүртэнд эхэлж төвлөрнө гэдэг чинь тэрийг эхлээд онгойлгоно гэсэн үг байна шүү дээ. Хаанаас нь эхэлвэл арай илүү хялбар байл гэж үзэж байгаа. Тэгээд хамгийн онгойлгоход хялбар газарт нь төвлөрөв тэргээр дамжуулаад гол судлаар явж бусад хүртнүүд онгойл хамгийн сүүлд зүрхэн хүртийг хүртэл онгойлгох зорилготой. Тэгээд гол судлалд төвлөртгийн учир нь юу юм бэ гэх юм бол энерги намжих гэдэг. Энерги намжихын ашиг тус нь юу юм бэ гэвэл бидний сэтгэл намжаад ирэх юм. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл нарийсаад ирнэ гэсэн үг. Нарийсаад ир бүр нарийн луга шилжнэ гэсэн үг. Тэгээд нарийсаар байгаад үхлийн үеэр хүрдэг тэр дотоод маш нарийн сэтгэл гэдэгт нь бид хүрэх гээд байна. Тэгэхээр хамгийн сүлд зүрхэн хүртийг онгойлгоно. Тантрын аль ч ёсонд бай, тантрын бүх ёснуудын хийж байгаа бяцлаглуудын эцсийн зорилго нь зүрхэн хүртэл онгойлгох юм байна. Тэд дадлага эхлэхдээ өөр хүртэнд эхэлдэг. Тэгвэл эцсийн цэг нь зүрхэн хүрт гэдэг шүү дээ. За тэгэхээр яагаад зүрхэн хүрт онгойлгоход ийм хэцүү байдгийм бэ гэвэл зангилаа ихтэй гэдэг. Зангилаа ихтэй. Цагийн хүртний ёсонд энийг юу гэж хэлдэг вэ гэхээр одоо зүрхэн хүртэнд 6 зангилаа байна гэж ярьдаг. Баруун судал гол судлаа 3 ороцсон, зүүн судал гол судлаа 3 ороцсон ийм 6 зангилаа байна гэж үздэг. За зулаан хүрт 2 зангилаатай, хоолой хүрт 2 зангилаатай тэгэхэд зүрхэн хүрт 6 зангилаатай байдаг байна. За тэгээд хүн хүрт 2 зангилаатай, нууцын хүрт 2 зангилаатай. Энд зангилаа гэж юу хэлээд байна гэвэл энергийн зангилаа гэж хоёр зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт энергийн давлгааг хэлээд байгаа. Зангилаа гэж. Тэгэхээр зүрхэн хүрт энэ энергийн давлгааны төв нь бахна биш төв нь. Тэгэхээр давлгаа гэдэг чинь л эрх буцах гэсэн хоёр чиглэлтэй байгаа зү. Тиймээс бидний баруун судлаар амьсгал гараад зүүн судлаар амьсгал ороод идэг байна. Энерги гараад энерги одоо зүүн судлаар орж идэг байна. Зүрх гэдэг бол бидний одоо биеийн төв тэгээд энэ давлгаанууд үүсч гардаг тэр их үүсвэр нь зүрх байх нэ. За тийм болохоор онгойлгоход илүү амархнаар нь нууц эрдний хүртийг онгойлгоод дараа нь зулаан хүрт тэгээд хоолой хүрт, духны хүрт тэгээд хоолой хүрт зэргийг онгойлгодог байна. Тэгээд мөн мэдээж хүн хүрт тэд цөм холбоотой учраас онгоох нэ. За ингээд эдгээр хүртнүүдийг онгойлгоно гэдэг маань зүрхэн хүртийг онгойлгоход тустай, маш тустай болох нэ. Тэгвэл хэлний агилгын дадлагаар бид зүрхэн хүртэн дээрээ төвлөрч бясалгана. За ингээд хэлний агилгын дадлагаар бид одоо бүх хийнүүдээ гол судландаа тэгээ зогсохгүй зүрхэн хүртэн дэх гол судландаа уусгана. За ингэснээр ингээд хамаг давлгаанууд намжаад зүрхэн хүрт онгойно гэсэн үг. За тэгвэл сэтгэлийн агилгын дадлагаар бид зүрхэн хүртэндээ хийгээ хураага зогсохгүй зүрхний төвд байж байгаа дөрвөн дусланд аваачиж хураана. За энэ дөрвөн дусал гэдэг нь юу юм бэ гэхээр бидний улаан цагаан дусал тэгээд дотоод маш нарийн ухамсар, дотоод маш нарийн энерги. Энэ дөрвөн зүйлийг бид дөрвөн дусал гэж нэрлэдэг. За ингээд энэ дөрвөн дусал бол одоо гол судлаас хитийцсэн гэсэн үг. Энэ гол судлыг бид өнгөрцөн. Гол судлыг өнгөрөө бүр тэрнээс гүнзгийд нь орчихсон байхгүй юу? Бүр хитийдэд гарчихсан гэж ойлгоно.
Бидний энэ бие махбодын одоо хамгийн нарийн ширхэг нь одоо юу байж болох вэ? Тэрийг л хэлж байгаа тэр. За тэгээд тэрний гүнд бидний энэ бүх очиж уусна. Тэрний тэдгээр тусланд очиж уусах нэ. За ингээд Венсүм буюу 3 агилгын дадлага гэж энийг хэлж байгаамаа. За ингээд дараагийн хичээл дээр бид одоо эдгээрийг энэ бяцлаглуудыг бид одоо наривчлан судална, зарчмыг нь хэлж өгнө, тэгээд баг саг бяцалгана. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл бол хаана төвлөрөх вэ? Төвлөрлийн байрлал, төвлөрлийн объект, тэр төвлөрлийн объектийн хэмжээ. Жижиг байх тусмаа сэтгэл улам нарийнснаа гэдэг. Эдгээр зүйлийг та бүхэн анзаарах хэрэгтэй. Анхаарах ёстой зүйл нь эдгээр байх нь шүү дээ. Хэмжээ, тэгээд өнгө, тэгээ хэлбэр, хэмжээ, өнгө, хэлбэр, байрлал. Эдгээр зүйлсийг маш сайн явцав одоо зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүрхэн хүртний зангилааг гаргаж зүрхэн хүртийг онгойлгоно. Зүрхэн хүрт зангилаатай байдгаа гэж ярьж. Энэ зангилаа гэдэг чинь л бидний орох гарах амьсгал, бидний зүрхний цохилт юм. Бидний энэ энерги орж гарч байгаа энерги давлгаатай байгаа учраас л орох гарах зүрх цохилох дин дон эднүс чинь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч давлгаагүй болно гэдэг чинь л орох гарах амьсгал зогсноо, зүрх зогсноо, тэгээд зангилаа тайлагдана. Түүгээр зангилаа тайлагдж байна гэсэн. Тэгэхээр энэ хүртүүдийг онгойлгоно гэж яриад байгаа чи онгойлгоно гэдэг үг чинь энэ бүх зангилаанууд нь байхгүй болно гэсэн. Давлгаа нь байхгүй болно гэсэн. Ингээд ямар ч орох гарах амьсгалгүй болно, зүрх цохилгоо болно гэдэг чи юу гэсэн үг юм? Тэр чинь яг үгсэн хүн шиг л болно гэсэн үг байна шүү дээ. Танд орох гарах амьсгал байгаа бол, таны зүрх цохилж байгаа бол давлгаа байна л гэсэн. Давлгаа хэрнэ, давлгаа утсна. Тэгэхээр давлгаа байна л гэдэг чинь танд бүдүүн бие сэтгэл, нарийн бие сэтгэл байна л гэсэн. Тэгээд тэдгэрийг уусгаж ижил тэр маш нарийн бие сэтгэлтэй хүрэх нь шүү. Тэгээд зүрхэн хүртэл онгойчих юм бол бусад бүх хүрд тэртээ тэргүй онгойх нь шүү. Тэгвэл бусад хүрднүүд онгойх нь зүрхэн хүрдийг онгойлгоход тустай. Тэгвэл зүрхэн хүрд онгойчих юм бол бусад бүх хүрд автоматар онгойно гэсэн үг байна шүү. За ингээд дадлагын үе шат 2 үе шатын эхнийх нь хийг гол судланд уусгах. Хийг гол судланд уусгаснаар таны биеийн доторх бүх хөдөлгөөнүүд зогсно. Цусны эргэлт бүх юм зогсно. Зарим урсгалд ингэж ярьдаг штэ. Та гүнзгий бясалгал хийх гэдэг чинь яг өгсөн хүн шиг ингээ бүрэн амрахыг хэлж байгаамаа гэж хэлдэг. Одоо ингээд та жишээлбэл өгчих юм бол таны бие ингээл сулраал бүх одоо чангарал зангирал бүгд тавигдна үсттэй. Тэрийг хэлж байгаа. Яг тэрүүн шиг бясалгана гэсэн үг. Бүх булчингууд амраал бүх булчингууд тавигдаал өгөхөд чи ингээл бүх юм сул амгалантай болдог шүү дээ. Тэрийг хэлж. За ингээд бүх бүдүүн хийнүүд бүрэн уусаад эрэхтэй зэрэг одоо таны дотоод маш нарийн сэтгэл гэдэг юм чинь гараад ирнэ. Уурган гарна. Энэ дотоод маш нарийн ухамсар, дотоод маш нарийн энергийг та хизээ мэдэрдэг вэ гэхээр үхлийнхаа үеэр л мэдэрдэг. Тэр төвшөнд бид бяцлаглаараа хүрээд очиж байгаа. За ингээд гүн орны үед, согтуу байх үе, сексийн үе гэж зарим амьдралын ийм үе шатуудад, амьдралын ийм тохиолдлуудад та эдгээрийг тодорхой хэмжээгээр, тодорхой хуваар мэдэрдэг. Тэгвэл яг бүрэн 100% мэдэрдэг үе бол үхлийн үе л байдаг. Тэгээ тэр төвшөнд бид бяцлаглаараа хүрч очиж байгаа. За тэр маш нарийн сэтгэлийг бид, дотоод маш нарийн сэтгэлийг бид бидний язгуурын
сайн сайхан. За бидний гэгэн гэрлийн их гэгчлэнгээр янз бүрийн өөр нэршлэр нэрлэдэг байна. За одоо тийм гүнзгий төвшин тэгээд бид яаж хүрэх юм бэ гэвэл бясалгалаар, тэгтээ бясалгалаа үеийн хүчтэй хамтруулж ич, хослуулж ич тэнд хүрнэ. За ингээд бидний энэ дотоод маш нарын ухамсар, дотоод маш нарын энерги хоёр чинь бидний маш нарын бие сэтгэл хоёр юм. За энэ бол одоо бидний энэ одоо хамгийн нарийн бие гэдэг чинь хэрвээ бие гэж байдаг бол биднүүсийн өөрсдийнхөө бие гэж бодоод байгаа тэр зүйл чинь энэ л юм. Эннээс бусад бүх тэр бүдүүн бие сэтгэл, нарийн бие сэтгэл тэдгээр чинь төрөл байгаа, үхэл байгаа бохно шүү дээ. Төрөл байгаа, үхэл байгаа гэдэг чинь нөхцөлтмөл халуун усны мөн чанартай гэд би ярьж ирснийг та бүхэн санаж байгаа. Тэгвэл энэ дотоод маш нарын ухамсар, дотоод маш нарын энергийн хоорондын харилцаа нь халуун галны мөн чанартай. Энэ хоёр нэрээр нэрлэгдэж байгаа боловч үндсэндээ нэгэн зүйл юм аа. Энэ бол салгашгүй гэсэн үг. Салгашгүй учраас энийг нэгэн зүйл гэж нэрлэж байгаа маа. Энэ төрлөөс хойд төрөл рүү явдаг зүйл чинь энэ юм аа. За энд хүрээд бид хичээлээ завсарлая. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа баяртай. Та бүхэнд баярлалаа.